Нэг иймэрхүү болгомоор байгаа заяа. Гэтэ бас ийм болчихж магадгүй нөгөө Барби дээр гардаг. Биш үцэглэн төгөлдөр л усын гоо дэг нэмэн ороорой гэж. Чи өөрөө үгүй хэлчихээ яа. Чим үстэнтэйгээ яриад яна жамуух шиг болчих үедээ гээл тэгжсэн чинь. Би энэ шивэснийхаа загварыг өөрөө ингээд гаргасан байхгүй юу? Тэгээд шивэснийхаа бичлэгийг тэгтээ тусдаа хий гэж бодож байна. So stay tuned. Амьдарч байгаа хүн бол бүжгэлдэг, амьдарч байгаа хүн бол эрсдэл авдаг. Секунд намайг ямар хөөрхөн байгааг харж гайхацгаая бүгдээрээ. Үсээ өөрчлөлмөр байна. Одоо ингээд би яг үнэндээ амар олон жилийн турш дандаа ийм ер нь бол богинохан ийм юм уу бүр ийм эсвэл бүр ийм халимг өстэй байжгаад одоо ингээд анх удаага уг нь ургуулж байгаа байхгүй юу. Гэхдээ ингээд хэдий одоо энэ стил маань надад амар таалагддаг чигсэндээ жоохон өсөө өөрчлөлмөр санагдаад байгаа байхгүй юу. Нэг л тийм өөрийгөө өөр илэрхийлмээр санагдаад байгаа байхгүй юу. Ингээд энэ ус маань гоё яагаад чигсэндээ нэг юм стандартын хөөрхөн ус байгаа. Тэгээ би жоохон стандартын бус бэмэр байхгүй. Тэгээ би ер нь бол ийм долгионтой хийм хийлгээд ийм microbangs хийлгээд үзье гэж батсан. Ингээд нэг иймэрхүү болгомоор байгаа заяа. Гэтэ бас ийм болчихж магадгүй нөгөө Барби дээр гардаг хорон санаатай. Тэр өсчөнд цаг аваад тэгээд усын янзлуулъя гэж бодлоо. Тэгэхээр бүгдээ өнгөрцгоё. Бас би энэ хумсаа одоо ингээ Монголд ирсэн маам чи өөрөө хийж чадахгүй. Тэгээд ийм ургацсан байна. Тэгэхээр жоохон богиносохгүй энэ шулмсын хорлол бүр ийм болоо. Тэгэхээр хумсаа бас богиносгож янзлуулцгаая. Өсөө янзлуулцгаая. Тиа тана. Ингээд хамгийн түрүүлээ тайралтай хийгээд чоолка тайруулаад за тэгэнгүүтлээ химээ хийлгсэн. Хим маань гэхдээ буурдахар биш долгионтой хим гэсэн. Тэгээд ийм болсон байна. Гэтэ одоо ингээд амар жоохон нэлийн буржгаар харагдаж байгаа. Гэхдээ цаашаа удаад ирэхээр гоё долгионтой болно гэсэн. За ороорой гэж хэлээрэй. Ороорой. Хөрхөн охин минь ороорой гэж хэлээ. Хөрхөн охин минь ороорой гэж хэлсэн. Гүнчтэн минь ороорой. Гүнчтэн минь ороорой гэж хэлээ. Үцгэлэн төгөлдөр Лусын төгөлдөр минь ороорой гэж хэлсэн. Биш үцгэлэн төгөлдөр лусын гоо дэг нэмэн ороорой гэж. Чи өөрөө үгүй хэлчихээ яа тэгээ. Та хэлээ. Надад байгаа. Одоо юм яриад идэггүй. Ороод нааш ороод. Үцгэлэн төгөлдөр лусын гоо дэг нэмэн ороод гэж хэлээд байгаа. За хэлээрэй. Тийм хэлэхгүй ороод. За хэлээрэй. Үцгэлэн төгөлдөр биш үцгэлэн төгөлдөр лусын гоо дэг охин минь. Өөрөө лусын гоо дэг охин минь аавдаа үрээд. За. юу өгөх гээд байгаа? Юу өгөхгүй ингээл болоо. Түр байхгүй юу харна вэ? Амар хүнд юм бэ. Чи надад юу авчирч гисэн? Танд юм авчраг. Юм өгөхгүй л тэгэл байгаа юм байна. Бичлэг дөрөөс. Бичлэг дөрөөс юм аа. Юу гэсэн үг? За олон юм яриад их ороод орд ирсэн байна. чи юу авчирсан надад? Юм авчраагүй штэ ямар хэцүү юм бэ? Хоол авчирсан. Хоолоо. Чам хоол тавьсан маа. Дия болчих. Ла. Амар эрсдэлтэй санагдал би бүр нөгөө нэг
Үсчэнтэйгээ яриад яна жамуух шиг болчих үедээ гээл тэгжсэн чинь харин болж байгаа сте. Би тэгтээ ингээд нүүрээ бодохгүй болж юу жоохон зөөхгүй байсан зөө. Нүүрээ бодчихгонгууд ингээ арай зүг. Тэнгүүтлээ би та нарт амар юм харуулах уу. Манай ихч маань ингээд чи хоёр талаараа ийм унжуулахгүй бол чиний шанаа ингээ өндөр болохоор амар малис юм харагдана гэх ингээ ингэж хэлсэн аахгүй. Гэхдээ энийг авчих юм бол одоо технээсээ жамах зөө одоо хараарай. Одоо ингээл амар хөрх байх маа шүү дээ ингээл. Яасан гинэ гэлээдсэн шууд. Шууд дэлхийн талыг эзэлсэн. Шууд дэлхийн талыг энийг хараад шууд жамах болоод дэлхийн талыг эзэлсэн. Хоёрыг одоо ингээд би шууд од олголоо шүү. Манай аавын стил амар гоё юм зү. Ингээ наваа. Хоор ингэж үзэл. Тийм биш. Одоо ингээ юм дотор өмсөд байгаа. Манай аав ингээд ногоон цамцаа ногоон жилеттэйгээ хослуулсан амар донжтой байсан. Ээж хүрээд. Манай ээж болохоор энийг хүрттэйгээ хослуулсан байна. Хоёрыг од олгоо. За. Одоо аав ээж хоёр юу яаж болохгүй шүү дээ. Facebook дээр элдв юмн дээр хэрүүл хийж комент хийчих болохгүй шүү. Миний нэр төр. Одоо болохгүй шүү. Нөгөө отхон туяагийн аав байна гэж шууд мэдээ. Наа инфлюенсерийн үү? Тийм инфлюенсер. Инфлюенсерийн аав гэж. Инфлюенсерийн аав гэж шууд мэдээ. Би одоо ингээд энэ юу хийж байгаагаа ярьж үгүй заяа. Энэ болохоор одоо ингээд нийлүүлээд дүүдээ ийм нөгөө чихний дулаат цулагч. Чихэн зүүдэг юм. Чихний за ийм хийж гэж байгаа байхгүй. Тэнгүүтлээ одоо гоё ийм өнгөд заяа. Гоё ийм хоёр өнгийг нийлүүлээд чадвал энэ хоёр тал дээр нь ингээд гоё ийм том цэцэг хийгээд тэгээ амар хүүхэн жижигтэй ийм ногоон чихний юмтай болно. Тэгээд манайхан би одоо ингээд Монгол дээрээс мэдээж ингээд хамаг нөгөө тэнд хийлгэж чаддаггүй хамаг юм хийлгэж байгаа шүү дээ. Тэнгүүт мэдээж нэгт үсээ засалмаа шүү дээ. Хоёрт би эндээ ингээд дахиад нэг цоолуулмаар байгаа. Тэг ингээ хоёр эмэг зэрэг зүүдэг болмаар байгаа. Уг нь бол энэ дээр бас цоолмаар юм л да. Тэг би жоохон хайгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр харжий яхаа бодцгоё. Тэгээд гуравт би юунд хагсан өдөр шивээс хийлгэх цаг авцсан байгаа. Тэгээд ямар шивээс хийлгэх вэ гэхээр зөө. Гэтэ би бодож байгаа л тоо. Тэг би энэ шивээснийхаа загварыг өөрөө ингээд гаргасан байхгүй юу. Гэтэ би стил бодож байгаа л та. Яагаад гэвэл жоохон ингээд нэг талдаа ийм заяа. Ингээд ус шиг уян ингээд тэнгүүтлээ энэ дээр байгаа энэ цэцэг шиг ингээд ус цацарсан юм шиг цэцэг энийг оруулах үгүйгээсээ мэдгүй байхгүй юу. Тэгээ энийг ер нь бол ингээд гарн дээрээ нэг бол би бүр анх энэ дээрээ гэж бодож ирсэн. Яг энэ шиг энэс санаа аваад. Тэгээ ингээд гарн дээрээ ингээд гэж бодож исэн чинь за яа нөгөө талыг харуулъя. Нөгөөх нь болохоор ингээд гал шиг уран. Ягаад гал шиг уран бэ гэсэн бэ хэр би уг нь гал шиг хурц ингээд ус шиг уян гал шиг хурц гэж бодож ирсэн аа. Яг үнэндээ би тийм амар гал шиг хурц баймаар байгаадаа биш. Ингээ гал одоо юу ингээ дархан хүн ч юм уу ингээ шилээр ингээ бүтээл хийдэг хүмүүс галыг амар их ашигладаг шүү дээ. Тэнгүүт гал чинь ингээ амар юм хүчтэй юм шиг хэрнээ юу хүчээр их болсон монгол хэл нь хүчээр ингээд ийм гоё уран бүтээл гарч байгаа хгүй юм сүрлэг учраас. Тэгээ тэрэн шиг тийм болохоор ингээд гал шиг уран.
ус шиг уян би бастай. Тэгээ би ингээд энийг өөрөө ингээд загварын гаргасан. Одоо ингээд харах юм бол ингээд амар нарийсч марисаад бүдүүсэл. Тэгэл энэ тасалдсан найрс юм бастай. Тэнгүүтлээ ингээд бүгднийг би ороод урсан махгүй юу. Тэг ингээ галны энэ нь гал шиг байгаа зү. Тэгээ бас ингээд энэ уран гэдгийнх нь эрийнх нь энэ минь тасалдаж масалтаа ярьсан юм уус тээ. Та чи гэж авах гал та. Тэгээ энийг би нэгт ингээд игдэн шивлэе гэж бодсон чинь алган дээр шивээс амар хурдан арилдаг гэд. Тэгээ би өстө зовж ингээд зориг гаргаж хэлэх гэж байгаа юм чинь тийм хурдан арилчвал хайрын юм шиг санагдаад. Тэнгүүтлээ одоо бол тэр миний бодож байгаа юм яг үнэндээ зүгээр нэг хэлж байгаа юм. Ингээд хичвэл яах вэ? Амар зөвөн байх юм шүү. Гэтэ нэг миний айж байгаа юм нь өштэй. Яагаад ингэ хажуугаар нэм нөгөө цацарсан цэцэг шиг юм шиг юм хийх гээд байгаа вэ гэхээр нэгдүгээрт ингээд дан Монгол хичиг очих юм бол нэг юм нэгдүгээрт жул харагдаж магадгүй хоёрт амар нэг юм яг Монгол хичгийн шивэстэй нэг юм ахнар байдгийн штэ. Тим vibe орчихгүй гэж би айгаад байгаа байхгүй. Тэгэхээр тийм болохоор дээр нь ямартай ч нэг юм fine line-тай нэг юм гоё ингэсэн юм нэмж өгмөр. Энэ бол миний анхны шивээс ахгүй юу. Тэгээ одоо 22 жил наслахтаа яг үнэндээ би нэг шивээстэй болъё ч гэж бодож байгаагүй. Ягаад гэвэл миний хамгийн том шалтгаан бол яг би угаасаа нэг шивээс нэг амар дуртай ч биш, нэг ач холбогдол өгдөгч биш. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь би зүгээр айгаад байдаг байхгүй юу. Өвтгөөс нь биш. Тэр ингээ үрд над дээр байна гэж бодохоор би тэрэнд коммит хийж чадахгүй. Тэрнээсээ айгаад байдیں۔ Ер нь бол миний нөгөө нэг зөндөө яриад байдаг алдаа гаргахаас айхайдс маань энэ дээр амар томор гарч ирдэг байхгүй. Хэрвээ би ингээ сайн бодож байгаад үнэхээр яг л ингээ 100% итгэлтэй болсон ирээдүйд хэдэн жилийн дараа харамсгаагүй тийм шивээсэл хийлэхгүй бол хайрын юм ингээл тэгэл дуусаа гэж санагддаг байхгүй юу. Тэгтээ миний шивээс хийлгмээр байгаа шалтгаан бол би чинь ингээл хүмүүст те бичлэгтэн дээрээ ч тэр амьдрал дээр ч тэр бүгдээрээ амьдэрцгаая одоо айцтай амьдрахгүй гоё юуко цаг мөч бүрдээ эр зөрөгтэйгээр сайхан аз жаргалтай амьдэрцгаая гэж зөндөө уриалдаг хэрнээ би өөрөө нэг муу шивээс хийлгэхээс тэгээ тэрэн дээрээ алдаа гаргахаас айгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр би зөрүүлээд бараг л харамсахын тулд шивээс хийлгэх гээд байгаа. Тэгчих юм бол надаа яг үнэндээ ингээд зөвхөн шивээс гэлэхгүй би бусад юмнууд дээр ингээд ингэчихгүй тэгчихгүй гэж айхгүйгээр зөрөгтэй алтвал алдаг дараа нь би хариуцлага өөрөө үүрнэ гэдэг тийм эрсдэл авч сурах юм шиг надад санагдаад байгаа учраас хамгийн гол шалтгаан маань тэр аамаа. Тэгээд би шивээс хэлмээр амаа. Хоёр талаас Монголд илүү хямдхан учраас Монгол ирсэн дээрээс шивээстэй болохгүй бол тэнцээ чинь бүр солиотой үнэтэй. За тэр ч яах вэ? Тэгээд би одоо ийм шивээс хийлэх гэж байна. Тэгээд яг үнэндээ та хэд ямар тэнэг шивээс хийлэх гэж байгаа юм бэ гэж бодож ивэл банд бас энэ бичлэгийг тавих үедээ би аль хэдийн хийлгэсэн байх баг. Эцэд нь яг үнэндээ шуун дээр хийлгэсэн. Тэгээд шивээснийхээ бичлэгийг тэгтээ тусдаа хий гэж бодож байна. So stay tuned. Нэрээ тэгээ манайхаа би ингээд бичлэгэн дээр ямар ч бичлэг явжснаа дундуур нь гинт бүжгийн хэсэг оруулж ирж магадгүй. Гэхдээ магадгүй биш би ер нь угаасаа тгий гэж бодож байгаа заяа. Тэгээд энэ дээр миний бичлэгийг үзэж байхдаа хамгийн гол одоо та хэдэд өгж байгаа шаардлага даалгавар бол цог бүжиглэх ёстой. Ядаж ингээд гараач юм хөлөө толгоогоо хөдөлгөх ёстой шүү. Яагаад гэвэл бид нар чинь амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Амьдарч байгаа хүн бол бүжгэлдэг, амьдарч байгаа хүн бол эрсдэл авдаг. За тэгэхээр бүжгэлцгээе.
үзсэнд баярлалаа. Миний ямар ч зориггүй бичлэгийн маань үзсэнд баярлалаа. Тэгээд нэг тийм байнга зоригтой, байнга гоё утга санаатай бичлэг хийх гээд ангууд дахиад нөгөө нэг ингээл айдас ингээ алдаа гаргахаас айдас маань болчиход байгаа байхгүй. Дахиад нөгөө perfectionism болчиход байгаа. Тэгэхээр ингээ ямар ч хамаагүй бичлэг ингээд орууллаа. Энэ бичлэгээрээ та бүхнийг бас хийхээс айж байгаа юмаа хийгээрэй. Эрсдэл аваарай гэж уриалмаар байна. Амьдрах гэдэг нь бүжиглэх юм. Амьдрах гэдэг нь эрсдэл авах юм. Тэгэхээр хуу хамаагүй юмнууд хийцгээе. Энэ хуу хамаагүй гэдэг миний үг юм байна. Үнэхээр марч.